За сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Нээл таарагийн маань энэ удаагийн хөзөр дэлгэлт эхлэхэд бэлэн боллоо. За энэ удаа хэдүүлээ. Одоо та дараа 7 хоногт ямар хуу гол үйл явдал болох уу? Юун дээр анхаарах уу? Тэгээд нэмээд энергийн цохилго нь ямар хөө байх бодлоор одоо үзэх болно. За юу яасан? Эхнээсээ янз бүрийн олон хүмүүсийн стори үзнэ. Мань сая үзэх юм аа. Зөндөө шинжилтэй тийм гоё ингээд гоё костюм бичигтэй октод нь гоё ингээд даашинж маашин тийм гарах юм аа. Атарах юм аа. Манайд нь солонгос байдаг хүмүүс одоо тийм шинжилт ороогүй нэлээд ч удсан байна. Тэгээд гоё орж байгаа хүмүүс мөн тэгээ сайхан баярлаарай. Одоо хатуу юм аа баг гурт дээрээ би хайгаа сайн бодоорой. За тэгээд одоо буцаа хөдөрлөөг ороход 3 хөдөр байна. Хатан, хаан, тэгээ морин тэрэгтэн гэсэн. Энэ 3 хөдрийг аль одоо нүдэнд тушааг сонгоорой. Чулуу уулыг хамаагүй шүү. Гол нь хөдөрч юм шүү заяа. За сонгосон гэж найдаж байна. 3 2 1 эхний хөдрөө дэлгэцгээе. 1 За эхний хөдөр маань хатны хөдөр байна. За хөдрийг хичээлбэл нэгэн үзэсгэлэнтэй эмэгтэй сарны доор одоо нэг хатан хааны тэтмээ барьсан үзэсгэлэн цэцгүүдийн дор зогсож байна. За юу яасан? Хатан гэдэг хөдөр бол цэвэр одоо фемин таллаа, эмэгтэйдэг таллаа хөдөр. Гэхдээ юу шүү? Энэ нэгсэндээ таныг одоо эрэгтэй хүн үтсэн бол тийм хүүхэн шиг шалчихна гэсэн үг шүү заяа. Энэ талаар таны одоо фемин энерги арай илүү тийм дэлгэрсэн одоо байна гэсэн үг. За тэгэхээр дахиад хэлье. Хүүхэн шиг шалчихнаад ялангуяа эрчүүтэн сарын тэмдэг ирнэ гэсэн юм байхгүй шүү заяа. Яа гэсэн үг гэхээр амьдралын сайн сайхны мэдээд хайр халамжийг бас нэг нэгэндээ одоо мэдрүүлэх хүндээ мэдрүүлээд эсвэл мэдрэх хүндээ мэдрээ те. Одоо бие бинийгээ тийм халамжлаад хайрлаад эсвэл одоо ямарваа нэгэн тийм эсрэг хүүсэн ба эсвэл хайртай дотны хүн одоо юу ч хийж болно шүү дээ. Одоо хайртай хүн ээж аав ах トゥ амар хатцаад одоо хамаатан сад найз нөхөд арилж тал дээрээ таныг одоо бие биедээ хайраа зориулсан, бас үргэлжлээ зориулсан, одоо бас уушлахгүй эсвэл эвдрээ те. Тэр тал дээр их гоё бас үр дүнгууд гарах байхаа гэж одоо гарч байгаа юм аа. Халамжилсан. За тэгээд нэмээд толгой бол ер нь аюу сайн ажиллах болно. Аюу дэм чөлөөтэй сэтгэх болно. Ер нь бас ингээд энэ байж болохгүй юм байна. Тэгвэл ингэж үзье гэсэн зүйлс бол зөндөө гарч ирэх учраас бас бизнес яадаг гэдэг тал дээр олон сонголтууд одоо гарч ирэх нэгуртай. За цааш нь ярил юм байна. Энэ 7 хоног бол ер нь санхүү, ажил, карьер тал болон хийж байгаа зүйлс чинь харьцангуй тогтвортой. Бас нэг тийм амар ядаргаа болох зүйл гайгүй. Харин илүү тийм анхаарал хандуулах зүйл юу гэвэл одоо өөрт чинь сонголт хийх ёстой. Бас шийдвэр гаргах ёстой. Зарим тохиолдолд хүчтэй шийдвэр гаргахаас гадна тийм одоо бие биедээ одоо яг тийм өөрийнхөө төлөө яг тийм гол чухал үйлдэлүүдийг хийх ёстой шүү. Ер нь энэ 7 хоног бол зөвхөн өөртөө зориулсан бол дээр шиг үзэр гарч ирдэ. Тэгвэл энэ хөдрийг сонгосон хүн та жоохон бусдыг хайрлах гайдээ. Би бусдын л яж би яах вэ гэд. Тэгэхэд байна. Үгүй. Ялангуяа энэ 7 шинэ жил орох гээд байхад одоо ормоор байгаа хэрнээ одоо орчлохгүй байгаа бол харин бүх хүн салаач үзүүлээд орж заяа. Өөртөө ер нь энэ 7 жоохон зөрөгтэй өөрийгөө хайрлаа шүү. Ямарваа нэгэн зүйлд одоо зөрөгтэй шийдвэр гаргана. Тэгээд дээр нь зүүн совин энэ 7-нд аюу өндөр хөгжсөн мэдрэмжтэй байх учраас ямарваа нэг зүйлсийг хийгээд ингээд явхад бол одоо яг зүүн совингаа дагаа явхад маш сайн байгаа юм. Тэгээ өөр чинь энэ 7 хоног амьдралд тийм юу өгөөд байна. Нэгдүгээр хинийг хажууд баймаар байгаа. Хиний хажууд байгаа юм. Хинээс холдмоор байгаа юм. Яг хиний одоо хинтэй зүг хол явмаар байгаа юм. Гэдгээ таны ерөн сонг гэж гарч ирээд байна. Ялангуяа хүний яг тийм сайн дүрхгүй бол энэ хөдрийг сонгосон хүн та ер нь амьдралын альва шийдвэрүүд яадаг гэдэг юмнууд дээр одоо хүнийг бодоод яг өөрийгөө хаяад байгаа учраас энэ удаадаа өөрийгөө цэвэр бодсон шийдвэрийг энэ 7 хоногт гаргах нь хамгийн чухал байгаа юм аа. За тэгээд цааш нь ингээ харуул юу байгаа юм? Буян үйлдэл 7 хоногт ер нь их айхтар мөнгө цаасан тэр нэг янз бүрийн харамлал дэргүй. Ялангуяа өөрөө өөртөө буян үйлдэл. Өөрөөр маш сайн барил гэсэн үг. За тэгээд
Тэгдэм байж. Гэтэл хоёр дахь өдөр нь хоёр сава. За юу яана? Хоёр саваа харуул одоо наа чинь юу байгааз нэгэн залуу их даруухан долгиохон одоо хоёр саваа дунд одоо нэг нь барьчихсан яахаа мэдэж байна. Энэ 7 хоног ер нь дараа жил яах юм, дараа сар яах юм төлөвлөлтөө гарга. Ялангуяа одоо яг өөрийнхөө яаж амьдрмаар нь гэсэн хүсэл мөрөөдөл дээрээ яг тийм бодиттой үр дүн гарахгүй зүйлсийг хийгээд одоо юу гарга? Төлөвлөлт гарга. Дэндүү та ерөнхий байгаад дэндүү бас одоо урсгалаараа тийм яваад байна. Болохгүй. Харин бүр тэрцмаа ингээд өөртөө анхаарад, ухаарад за би ингэх хэрэгтэй байна. Одоо ийм боломж байгаа юм би ийм байгаа юм гээд чинь амьдрал танд эморг шал боломж өгвөл одоо та тэрийг одоо гаргалгааг нь олно гэж дарих хэрэгтэй. Тэгээд дээр нь хамгийн гол нь амьдралд сонголтоо хий. Ажил төрөл тал дээр ч тэр хайр дурлал тал дээр ч тэр. Тэгэхгүй бол энэ хэсэг сонгосон хүн та ер нь жоон тийм энгийн, ерөнхий те бас нэг тийм өөгч булчирхаж аяа тийм заваарсан юм болоод байна. Тэгэхээр ер нь өөрийгөө бас нэгт хайрал, хоёрдугаар өөрөөдөө тийм шийдэмгий сонголтууд хий бас сайхан төлөвл. Тэгэхээр дээр нь юу юм? Одоо комфорт зоноосоо бол гарах үз үйлдэлүүдийг хийх хэрэгтэй. Яагаад гэвэл энэ 7 хоног таны хувьд бол их гоё. Гэхдээ яалчгүй зөрөгтэй шийдвэрүүдийг гаргах хэрэгтэй. Тэгэхийн тулд одоо өөрөөдөө бас эрсдэлтэй яадаг үл хийдэг үл гэдэм ийм бол хийсэн одоо энэ л маш зөв байна. Тэгэхгүй бол гээл яваад байвал гээл яваад ах магадлал өндөр байгаа шүү. Тэгэд гэхдээ тэр уул нэг тийм одоо юу эрсдэлдэг штэ. Эрсдлийн тооцсон алхам гэдэг штэ. Тийм зүйл танд орж ирэх учраас одоо гэдгийг харахад бол жоохон эвгүй яадаг бол ийдэг үл гэж амар зүйлс. Гэхдээ яг одоо зүүн совинго дагаж хийж байгаа зүйлсийг бол хийхэд ямар ч тийм эрсдэл яадаг ийдэг юм байхгүй одоо өндөр ашигтай зүйлс бол орж ирэх юм байна гэж гарч иж байгаа юм. За тэгээд хамгийн чухал нь юу шүү? Хайр дурлж бай, юу ч хийсэн гэсэн яг нэг юм гарт баригч нүдэнд үзэгдхүүц тийм зоригтой зүйлсийг энэ 7 хоног хийгээрээ бас одоо жижиг юу том ч юу бас ялгаагүй байгаа шүү. За юу. Тэгээ юу яана? Энийг ингээд сүулт нь хараад байхаар амьдралын ерөн суурь энэ 7 хоног яг одоо яаж 26 хоног те гоё амьдрмаар байна. Яаж гоё болмоор байна. Яаж гоё үр дүн гаргамаар байна. Тэр тал дээр та юу явах вэ? Ядуулээ тэрний суурь 7 хоног нь энэ 7 хоног учраас ер нь 26 хоног яг ямархуу амьдрмаар байна. Яг ямархуу гоё байлгамаар байна. Тэрнийхээ суурь төлөлтийг энэ 7 хоног гаргаарай. За харин одоо гаргалгааны наривчсан хөтөлбөрөөгөө орцгоё. Нугасаа тэгэл амьдралын нэг цикл ингээл дуусчлаа юм шүү дээ. Одоо юу гарч ирсэн? Дэлхийд үзэр гарч ирсэн. Юу гэсэн үг вэ гэхээр одоо таны амьдралын одоо нэг амьдралын цикл нэг ингээд тойрогд мөчлөг дуусч байгаа юм байна. Энэ дээр гол нь тавар гацчих магадлал байна. Таны амьдрал жоохон тийм чөтгөрийн тойрогт орцсон байгаа учраас эннээсээ гарахын тулд та яалтчгүй одоо үйлдэл хийх хэрэгтэй байгаад байна. Зарим хүнд одоо ингэх байхгүй юу? Одоо юу гэдэг зүгээр нэг юм сайхан ууланд алхаж байгаа юм шиг сайхан ингээд амьдралын мөчлөгөө даваад хийх юм авчдаг юм байдгийг. Зарим хүн үнэхээр нэг тийм хад чулуун дарайвраад янз бүрийн бартасаадыг давж ийж тийм амьдралын цикл дуусгах гэдэг юм. Таны хувьд одоо энэ циклтэй дахин орох магадлал байгаа шүү. Одоо нэг юм ухаарчаал бас тийм нэ гэж бодсоо явдаг ч юм уу. Тэгээ ер нь дараа чи амьдралдаа одоо 26 хоноогч тэр дараа 7 хоногч тэр яг үр дүн төвлөрсөн яг хүнээс ч тэр өөрөөс ч тэр үр дүн төвлөрсөн яг бүрэн бүтэн болох процессыг нэгсэн одоо байвал маш сайн гэж одоо гарч иж байна. Тэгээ ууг нь айгүй сони юм байна. Энэ хөзрийг сонгосон хүн та одоо өөр чин аз айгүй их ойрхон байт юм байна. Гэхдээ та одоо яг тийшээ явна, ийшээ явна гэж дайрвал аюу сайхан аз орж идэг. Үгүй бол тэгэл байх гэдэг юм байна шүү. За тэгэхээр энэ 7 хоногт бол аз таны сайхан ивэж байгаа. Гэхдээ ямаа маш сайн дуургаж одоо давах систем давж үйлдэл төлөвлөсөн байгаа ч гай. За тэгэнгүүт сэлмний хүлэг баатар бай бацарваа.
Юу ч тэхөө ялангуяа үгүй гэж хэлэх юм бол тэгээд үгүй гэж хэлээ. Бүх юмыг тодорхой байлга. Зарим хүмүүс маш олон удаа үгүй гэж хэл. Дэмий юм бол дэмий байд юм аа гэдэг хүмүүс өөртөө ч хүмүүсээс сайхан ойлгуул. Тэгээд нэг гоё харагдаад байна. Арчи өдөр буудах, зүүн сөнгийн өдөр буугаад юм. За тэгсэн сэлгэрмийн хөлөг батар. Зоригтой таргээд ах юм. Яг хийх юм аа энэ хэрвээ шүү. Ямарваа нэг харилцааг болгож бүтээмэр байгаа бол эсвэл ямарваа нэг одоо юу гэдгийг юу ч үгүй ажил төрлийг бүтээмэр байгаа гэсээр нь эргэлзэж байгаа бол зөв шууд дайраад ор. Хайртай хүн байвал шууд дарж аваад үнс. Эсвэл ажил төрөл байгаа шууд дарж аваад армаархтаа шууд очоод нүүрт бол нэгсэндээ энэ 7 хоногт ад цэвэж чинь бас зүүнсөө маш сайн байсан байна. Тэгэхээр цэвэр өөрөө чинь одоо нэг жанжин Сүхбаатарын хэлсэнчлэн одоо бидэнд мэдгүй чадахгүй зүйл үгүй бөгөөс Цэнгэлийн мандат төрөх нь зөвхөн таны одоо зоригоос хамаарат байна. За юу. За тэгээд ерөнхийдөө битгаан дүгнэхэд бол одоо юу вэ? Хэмийн энерги аюу өндөр байгаа учраас энэ 7 хоног бол аюу тийм гоё мэдрэмж дүүрэн, ад жаргал дүүрэн, сайн сайхан гоё бол байх юм байна. Тэрэн дээр чинь нэг амьдралын цикл ингээд дуусч байгаа учраас бас зарим тийм хийх хэсэг зүйлсүүдээ ер нь маш сайн төлөвлөөрэй. Бас ингээд ер нь юу болоод юу өнгөрөв те. Дараачийн одоо 26 онд бас юу дуусахгүй те. Одоо юу давтвал дээр нь юу одоо заавал давтаж болохгүй гэдгийг маш сайн бодж үзээрэй. Тэгээд 2 сар маш сайн сонголтууд хийх ёстой. Тэгээд хэд тэмцэж болохгүй. Одоо комфорт зоноосоо гарах ёстой. Ялангуяа энэ 7 шийдэмгий байвал аюу тийм хоёр юм орж ирнэ. Санхүү бөгөөд ерөнхий зүйлс бол аюу дайжгүй учраас одоо таныг эрсдэлтэй алхам хийхэд асуудалгүй гэж гарч ирж байна. За харин одоо Oracle үзээс танд одоо юу энэ 7 хоног юу гэж зөвлөсөн байна? Харцгаая. За амьдрал танаас одоо юу асууж штэ? Only what life is asking for me. Одоо яах вэ гэд. Нэг үйлдэл хийгээд чи яг яах вэ хоёлаа гэд. Одоо яах вэ гэд. Та яамаар байна? Яггүй л яахгүй аюу удсан юм шүү. Тэгэд ер нь амьдрал бол таны жоохон үйлдэл хий зоригтой бай. Одоо яг тийм шийдэмгий бай гэж аюу гарч ирээд байна заяа. За харин энэ 7 таны энерги одоо ямар хөө байх вэ? За зоосны хаан. За таараа үзрийн гэтэл яах вэ? Таараа үзрийн хамгийн 4 элементийн хамгийн удаан нь бол гэхдээ хамгийн доктортой нь бол одоо зоосны хаан байдаг. Зоос элемент гэдэг. Тэгээд зоосны хаан бол бүр нэг юм нарлай чаад тайван нэг юм хаамаа гэхээс илүү нэг тийм өхөр хариулал нэг юм явж мөр мэдхгүй юу? Тэрэн шиг жоохон та байх гэдэг. Шахах шүү. Бүх юм нэг тийм налайгаа 50 байж болохгүй шүү. Ялангуяа яг мөнгө санхүү яа тэгээд юм тогтвортой байнгут та бас завь яг амрыдаг те айтайхан байдаг юм. Үгүй. Нет. Харин бүр тэрсэн маа дайрах юмаа дараад болох юмаа болгоод бас асуудалгүй юм одоо ингэ сайхан бүр тустацгээд явах нь хамгийн чухал заяа. Дэндүү бас ингээд их тийм амьдрал сайхан байна гэж яж болохгүй. Харин бүр тэрсэн маа таныг дайраарэ гэж гарч иж байна. За тэгээд эхний хөтөр маань дуслаа. Хөтөр дэлгэхтэн таалагдсан бол лайк дараар шеэр хийрээс зүтгэдаарай. Мөн донешн жолол маш баярлах болно. За тийм үнтэй одоо гүйлгэний утхан дээр их хүсч нэг зөвлөх тармай те. Юуны төлөө тэмүүлжин гэдгийг бичээ явуул тэр чинь төлөө сайхан манифест хийгээ залбирлууд өрөөлөх болно. Тэгээд та бүхэндээ хамгийн сайн нөхцөл яруу. Дашин дуртууд ингээд та бүхэн он гараас өмнө өөрийн стресстэй байдал хэцүү юу байгаагаа ингээд юу ягаарай. Энерги сайхан цэвэрлээрээ Oracle авсыг санал болгож байна. Байнгын стресстэй, хайширч чадахгүй юм нэг байнгын хямралтай байгаа бол ингээ Oracle авсыг та бүхэн хэрэглэсэн аюул сайхан болох юм байна. 10-20 минут сайхан давстоосон дороод 10-20 минут сайхан бясалгал хийх гараад ирэхээр аюул сайхан бийх амрах юм байна. За тэгэхээр сүүлд нь хэлье. Андаа, найзаа, анаа, ага тэ өгшөө. Яалчгүй гүрээ хүй гэж бас байдаг шүү. Харин тэр зам аягүй тийм амрах ёстой хатал бүр амьсгаагаа дарж агаад дахиж босох ёстой байдгийг. Энэ 7 сар шүү заяа. Тэгэхээр зөрөгтэй алам биш шүү. За одоо 2 дахь хөзөрлөөгөө орцгоё. За 2 дахь хөзөр маань хаан хөзөр байна. За хөзрийг ажиглавал нэгэн хаан одоо суудлынхаа урд бас их тийм бардам маяга зогсож байна.
За юу гэсэн үг вэ гэхээр юу байсан? Миний өгшөө. Найзаа. Шавдах цаг бол ер нь дуусчих шүү. Одоо ер нь амьдрал ахуйгаа бодъё те бас өөр өөртөө бас тийм одоо бас чанга явахгүй бол айгүй тийм жоон энэ 7 хоног таныг юу байгаа ч одоо хаан шиг буюу өөрийгөө мэддэг, хяндаг, хамгийн гол нь альва амьдралын шийдвэрээ толгоогоо мэдэж гаргадаг хүний үгээр битгий байгаарэ өөрийнхөө байгаарэ гэдэг зүйлийг тань нэгэд хэлж байгаа юм аа. Энэ хаан бол юу гэдэг юм аа? Одоо ингэ гоё харагдж байгаа ч гэсэн одоо залуухан юм шиг харагдж байгаа ч айгүй тийм ухаалаг, амьдралын бөөрсөртэй хэдийн хөвшин хүлхээр гэдэг шиг болцсон одоо хүний хэллэг байхгүй юу? Тэрнтэй адилхан таныг одоо хөгшин залуу, эм бацаан одоо эсвэл зөрөглөгөөс чавганцаас хамаахгүйгээр одоо яг амьдрал энэ л яамаар байна, юу хиймээр байна, тэрийг нэгт маш сайн хий. Гэхдээ энэ юу гэсэн үг шүү дээ. Жаргал цэнгэсэхээс илүү яаж амьдрахад тэмцэх ёстой те. Тэр тал дээр хүмүүс тэнийг юм ярьж байгаа эсвэл хүмүүс тэнийг үйл нөлөөлөл хийх гэж байгаа бол тэрийг үйл тоо харин өөрөө цэвэр яг амьдрал дээр яаж амьдрмаар байна, юу хийж амьдрмаар байна, юу бүтээмээр байна те. Тэрэн дээр маш сайхан төвлөрөөж юм хийх нь өөрчн хамгийн чухал юм гэдэг хөзрөл энэ ингээд гарч байгаа юм аа. Тэгээ цааш нь ярил энэ 7 хоногт танд юу хэрэггүй шүү. Хит тийм амар тийм мэдрэмжинд хөвлөсөн тийм драма, хэрүүл, уруу те. Эсвэл тийм хүн амьтантай муудалцаа яах юм хэрэггүй. Энэ 7 хоног цэвэр таны хувьд одоо үр дүн чухал. Үр дүн дээр одоо яг юу хийж гин, ямар хуу байна, юун дээр анхаарах юм те. Амьдрал хамгийн чухал нь юу юм, хамгийн бас чухал биш юм юу юм. Тэрийгээ сайхан тодорхойлоо, тэрнээс сайхан төвлөрөөд одоо бусдаас ингээд юу ч надад юу ч надад наалтаа байсан гэд явах нь өөрчн одоо хамгийн тийм зөв шийдвэр байна гэж гарч байгаа юм. Тэгээд дээр нь өөрөө өөртөө бас одоо хүрэж байгаа зүйл сахилга баттай. Дээр нэг амьдрал хаашаа явмаар байгаа юм. Юу хиймээр байгаа юм. Яаж амьдрах байгаа гэдэг сайхан төлөвлөсөн. Тэрэндээ бас тийм одоо яаж хүрэхээ бас тийм сахилга баттай бас өөрөөдөө ойлгуулсан. Хатуужилтай хамгийн гол нь тийм практикал төвлөрсөн байх хэрэгтэй. Хит одоо тийм үлгэрийн юм биш. Эсвэл одоо юу гэдэг яг байж болно шүү дээ. Байрны уурлахтай болож эсвэл машинтай болоод гоё хүсч болж болно. Гэхдээ яг тэрэнд хүрэхийн тулд одоо өөрчн нэг сард хэдэн цаас болох хэрэгтэй юм. Жил хэдийг яах хэрэгтэй. Тэгхийн тулд бас ямар ажил хийх юм те. Одоо байгаа орлого маань хүрж байгааг гэдэг аюу сайн бод. Хаан хөзөр бол ер нь амьдралаа том зургаар нь хараарай. Та бас дэндүү тийм ерөнхий байх гэдэг магадлал байна шүү дээ үзрийг хэлж байгаа. Тэгэхээр энэ 7 хоног бол бусад тал дээр яг тэгээ явж байхад бол санхүү яадаг гэдэг юм бол гайгүй. За юу. Ер нь аюу айтайхан одоо тийм болчиход бол сахилга баттай мөнгөтэй ер нь харьцаарай гэж байгаа. Хит бас одоо юу гэдгийг дурагтаад одоо ингээд шинэ жил болж гин маа гэж бас болохгүй шүү гэж байгаа. Харин ер нь нэг жоохон ментортой бас эсвэл амьдралаа ер нь яг тийм зөв зөвлөгөө өгөх хүнтэй ер нь тийм бас зөвл яри гэж бол гарч ирж байна. Хаана гэдэг үгээр бол хэрэв үнэхээр ядуу чинь тийм хүн байхгүй бол та одоо Instagram чатаар холбогдож болно шүү. Одоо сайн үзэж болно. За бусдаар бол нэгсэндээ ер нь ямар ч хайр дурлал бай, ямар ч ажлын төрлийн бай, ямар ч зүйл дээр бол тоогоо ашлна. Хит зүрхэндээ төвлөрөө нэг тийм токсик нэг тийм балаа юм бол болохгүй шүү заа юу. За бяцхан юм асуу. Та ноутбук гэдэг кино үздэг штэ. Тэр нь дуртай юу? Би бол дурггүй. Нэгсэндээ амар токсик надад ингээд мэдрэмжтэй орон амар хэрүүл уралтай байдаг. Яг тийм болох уу харин нэг тийм тогтвортой нэг юм хөдөө үжигний 2 юм өнөр байдаг штэ. Өвөө нэг ингээл юм хийж идэг. Эмээ ингээл нэг гадаа яаж идэг. Аюу сайхан тийм биетэй тайван. Яг тийм харилцаатай хүн, яг тийм харилцаатай ажил гэн энэ лод хамгийн чухал юм шүү гэж гарч иж байна. За харин нэг талаас тэгдэм байж. Нөгөө талаас хоёр зоос. За хөдрийг ажиглал бол одоо нэгэн залуу одоо явах гээд хоёр зоос бочгсон. Цаана бас одоо юу хийж штэ. Завь байж гэн устай. Ер нь амьдралаа энэ л аюу тийм бас баланстай байх шүү. Уян хатан байх хэрэгтэй шүү. Одоо юу гэдгийг өөрөө өөртөө бас ингээд бас юу
хаана яахаа те юу хийхээ яаж амьдрахаа мэддэг байх ёстой. Гэхдээ өөрийнхөө юу хүсэж байгааг яаж амьдрахаа мэддэг. Бас бусдын юмыг аюу тийм сайн хардаг. Тийм байх ёстой юм гэж одоо нэр бол гарч ирж байгаа юм. Тэгээ чинь нэг юмыг бол анхаарах ёстой юм. Одоо ер нь амьдралдаа энэ 7 хоног болж байгаа үйл явдлууд дээр одоо хит амар тийм мэдрэмж авахгүйгээр шууд ингээд амьдрал өөрчлөгдвөл сайхан өөрчлөлтөд аливаа нэг зүйлдээ заавал нэг тийм амар тийм зурлахгүйгээр тавих юм уу сайн тавиад болох юм уу сайхан болгоод явах нь хамгийн чухал юм аа. Тэгээд бас хит энэ 7 нэг юмдээ төвлөрч болохгүй. Хит 100% ажиллагаа, хит 100% хайр гэдэг, хит 100% гэр бүл гэж болохгүй. Аль алинх сайхныг баланслаа гэж гарч ирж байна. Тэгэд хоёр талаас нөгөө талаас удах нь өөрчлөлт үзэр байдаг юм. Энэ 7 хоногт одоо том жижиг янз бүрийн өөрчлөлт бас овоо хэд гарч ирэх магадлал байгаа учраас ер нь юу яагаар гэж гарч ирж байна. Юу гэвэл бүх юмд бэлэн байгаарай. Сайн ч өөрчлөлт байж болно, муу ч өөрчлөлт байж болно. Гэхдээ суураараа бол таны төлөө сайн сайхан юм бол одоо хийнэ гэж гарч иж байгаа юм. Тэгэхээр нөгөө талаас ингээ харахаа юм байгаа шүү. Одоо хэдүүлээ хит дахиад нь одоо гарч иж байна. Энэ чинь 10-аас 2 зас гэсэн үг шүү дээ. Тэр нь одоо юу гэдгийг одоо би Монголын номер 1 баян маяг тийм эсвэл яалаа хэлээд нэг тийм яах зүгээр л одоо аюу тийм гоё энэ 7 логтой байж бол алстаа хамгийн чухал хамгийн хэрэгтэй ялангуяа санхүү тал дээр эсвэл хайр дурлал тал дээр ер нь жоохон нэг юм толгойтойгоо байгаарай. Тэгээ юу нөхөн төрлгөө тэгээд бас үрж хаж болохгүй юм аа гэдгийг одоо нэг гарч ирж байгаа. Тэгээд дээр нь хамгийн чухал зүйл гэвэл одоо наа чинь юу вэ? Энэ удаагийнх нь бол барын нүд одоо кристалл нь юу яа гэж чинь та амьдралдаа зоригтой шийдвэрүүдийг ер нь гаргаж өөрийнхөө төлөө явах хэрэгтэй. Хүний төлөө биш эсвэл хүний толгой хүн хийснээр биш та юу хүсэж байна. Яаж амьдрмаар байна. Ямар хуу баймаар байна те. Тэр тал дээр хамгийн ингээ юмыг ухаарад бас ингэх хэрэгтэй юм байна. Тэгэх хэрэгтэй гэдгийг мэдээд одоо явах хэрэгтэй юм шүү. Хит бас хүний өгөнд очих болохгүй. Логиктэй байвал энэ лог аюугүй азтай үйлчлүүд бас болох юм байна. Одоо нэгсэндээ тань зориг дагаж аз гэдэг бол энэ лог бас цэвэр үний юм шүү гэж гарч иж байна. За харин одоо гаргалгааны наривчсан хөсөр рүүгээ орцгоё. За тэр хэллээгүй гоё зургалж. За юу ясаа эхнийх нь бол хувь тавилангийн эргүүлэг. Юу яана энэ 7 хоногт амар гоё аз зэвэгээр сайхан явах юм байна. Так гэд. Яаж юу гэхээр та ингэх юм байна. Одоо наа чинь нэгдүгürt амьдралын бас ингээ зөв явж байгаа. Яг ингээ амьдралын дүрмийн дагуу зөв явбал юу яана гэж гарч ирж байна. Аз зэвэнэ гэж гарч ирж байна. Нэгс нь таны яг өөртөө зоригтой би ингэж явъя, тэгж явна те ойлгомжтой байна. Би энийг л хүсэж байна. Тэрэндээ л хийн. Би бас одоо уян хатан давхар сахилга баттай байгаад яг өсгөх нөө дайраа явбал сайхан аз зэвэгээ тактик гэдэг аюу гоё явах юм байна гэдгийг үзүүр энд бодож байгаа юм. Нөгөө талаас 3 аяга таны амьдрал таныг бас сайхан туслах. Нэг талаас бол туслах. Нөгөө талаас зарим зүйлээр бол 3 дахь тус найзууд гарч ирээ шүү. Нэг юм гадны нөлөө гэж нэг аюу балан байгаа штэ. Тийм хүмүүс таны амьдрал бас орж ирэх магадлал өндөр байгаа учраас нэг талаас нь үдээж сайхан гарч ороо бас нэг буруутгах юм байхгүй. Гэхдээ одоо юу явах ёстой шүү. Имийг хэтрүүлж болохгүй. Яг нэг юм мөнгө өрн ч юм эсвэл би энийг л хийн эсвэл энэ дээр л байна гэсэн юм ал хий. Тэрнээс хойш хэтрүүлж болохгүй. Нийсэндээ та таны дүрмийг та хүндлэх ёстой. Тэр хүмүүсээс хүндлэх ёстой. Ялангуяа санхүү болон одоо таны амьдралын сайн сайхан гэсэн бүх юмн дээр тийм байх ёстой юм шүү гэж одоо ингэ гарч ирж байгаа юм аа. Тэгээд ерөнхийдөө энэ амьдралын юмыг ингэ харахаар юм байгаа юм. Одоо энэ 7 хоногийн үйл явдлыг бүгдэн сайхан харъя л та. Одоо хаан шиг бай, зоригтой, амьдрал хаана юу хийх юм мэддэг, хүчтэй бай. Тэгэхэд бол аюул сайхан аз зэвэгээ явна. Юу хийж болохгүй. Хит сонин эрсдэл рүү л орж болохгүй.
амар тийм зардалтай эрсдэл яа гэдэг юм бол очлохгүй. Харин тэрний хувьд яг хүсэж байгаа тийм сейф эрсдэл рүү одоо сейф эрсдэлж явах уу? Одоо байж хийж үзэх хүссэн. Гэхдээ эрсдэл багтаа зүйл рүү хийхэд бол аюул сахаад зэвгээ явчих юм байна. Тэгээд ялч бас хийх ёстой хувь төлөнгийн зүг зүйлээр явж байгаа юм байна гэж гарч ирж байна. Нөгөө талаас өөрчлөлтөд энэ 7 онд жирийн цажиг зүйл болох учраас одоо юу гэдгийг мэдрэмжээ дагаж болохгүй шүү. Яг суурьнд айтайхан байгаарэ гэж бол одоо энэ үзүүрээр гарч иж байна. За харин одоо энэ 7 онд одоо орг зүйлс энэ 7 онд юу зүйлсэн байна? Харцгаая. За би одоо айгуу сайхан тийм амьдралын сайсхан мэдрэх бол эрэхтэй. Юу яагаад вэ? Та нэг юм өөртөө нэг үл амар хэтрүүлээд эсвэл өөрийгөө амар дараад сэтгэл зүйн жоохон тогтворгүй байдал байна уу да гэж таарал гарч ирээд байна. Мэдээж гоё байх бол гоё байна. Гоё байх бол гоё штэ. Гэхдээ хэтрүүлж болохгүй, бас хит өөрийгөө дарж болохгүй. Энэ чинь амин хүний л амьдрал болсон. Эднийгээ бас одоо баланстай явах хэрэгтэй юм аа. Дэндүү нэг тийм нийтлэлт нь гарч болдгоо юм гэдэг та бол ер нь ойлгооч гэдэг өдрөл ингээ гарч иж байгаа юм аа. Тэгээд бас нэг зүйл гэвэл энийг ингээ эргүүлээ харахаар юу гэдэг вүлээ? Embodying my soul. Өөрөө өөрийнхөө сүнсийг хайрал. За юу. Бүтээ баланстай хайрал. Ялангуяа хит зөв хайрвал хит амар их юм бол шаарддаг юм да ер нь бол. За юу. За харин одоо юу яа? Таны энэ нэг хинтланд явах байх нь харцгаая. Бадраа гэж. Юу яасан? 16 сүрлийн завхаг. Энерги жоохон тогтворгүй байх магадлал байгаа шүү. Тийм болохоор ер нь өөрөө чинь жоохон даргээд байгаа юм байна. Мэдээж амьдралд сайн зүйл болж болно, саар зүйлж болж болно. Гэхдээ яг суураараа их тийм амьдрал өөрчлөх зүйл биш хэрнээ. Зөвхөн таны аюу тийм техник байдалд ордог ч юм уу. Эсвэл таны аюу тийм сэтгэл санаа унагдаг ч юм уу. Тийм үйлчлэл бол бас жоохон болох гэдэг магадлал байгаа шүү заа юу. Тэгэхээр ер нь одоо юу гэдгийг энэ бүхэн бол хоосон том зургаар бол нэг тийм падли бол алга зүгээр юм аа гэж л өөрийгөө сайхан тайвшруулж сурах хэрэгтэй шүү. Хэтрүүлээл ингээл би яалаа эсвэл гэдэг юм байхгүй. Амьдрал бол зүг зүгээр ингээ үргэлжлэж байгаа. Тань нэг тийм буруудсан яасан юм бол байхгүй зүгээр гэдэг л хамгийн сайн ойлгоорой гэж энэ дэр ингээ гарч байгаа юм аа. За харин одоо 3-р 2 дахь хөдөлгөөнд дууслаа. Хөдөлгөөн таалагдсан бол лайкаараа, шеэрээ, субскрайб дараарай. Мөн донешн юу л маш баярлах болно. За тэгэхээр мөн та одоо гүйлгийн утган дээр хийх хүсний хөдөлгөөнтэй байна тийм. Юуны төлөө тэмцэн гэдэг хөвчөө явуул тэр чинь төлөө сайхан манифестигээ залбирлууд хэрэглэх болно. Тэгээд та бүхэндээ хамгийн сайн өсөөрөө. Тэгээд онгохоос өмнө энерги сайхан цэвэрлэлээрээ орох тавсыг санал болгож байна. Байнгын стресстэй уурлаад уур хүрээ доктортой одоо хэцүү байгаа бол энэ давсыг хэрэглэснээр 10-20 минут сайхан ингээд усанд ороод 10-20 минут сайхан ингээд бясалгал хийгээд ирэхээр аюул сайхан нэг чинь эдгээр сайхан тайвширт юм байгаа юм шүү. За тэгээд сүүлд нь хэллээ. Мэдрэмж орж ирнэ гэдэг ч гэсэн ухамсар чинь таны шийдэн шүү. За юу. Тэрээс ойлгоорой. За одоо ингээд 3 дахь хөдөлгөөгөө орцгоё. За хөзрийг ажиглал одоо 3 дахь хөзөр маань моринт хэрэгтэн. За хөзрийг ажиглал одоо цаг цагаан морьтой нэгэн баатрээр одоо гэж штэ. Юу ясаа энэ 7 хоног тайранд ажгүй шүү. Ер нь амжилттай аюулгүй юмны гой үр дүнгууд гарсан, сайн мэдээ зөндөө ирсэн. Одоо энэ гэсэндээ өөрийгөө ингээд яг юм гой төвлөрүүлээд ямарваа нэг зүйлийг хийж чадвал аюулгүй тийм үр дүн өгөхөд 7 хоног байна. Угаасаа тийм гоё амжилттай үр дүн одоо үр жимсээ өгсөн ургацаа хураасан тийм 7 хоног байх юм байна гэж л гарч иж байна. Ер нь бол энэ үхэндээ гэж ярихад одоо энэ зүйлийг хэдэн 7 хоног та жоохон тийм горой байсан бол энэ 7 хоногт та тэр горой байдал чинь арай гайг болоод айтайхан руу сайхан орох юм байна гэж бол ялч гарч иж байна. Нөгөө талаас энэ ингэж байгаа юм. Юу гэвэл энэ 7 хоногт танд бас хийх ёстой хэдэн зүйл байна. Нэгдүгээр яалтчгүй тийм өөрийн гэсэн амбицтай, төвлөрөлттэй тийм ер нь яг юу хэмээр байгаа. Зүгээр нэг хүн тэг гэхээр заа гэсэн юм биш яг яаж амьдрмаар байгаа юм. Хинтээ баймаар байгаа юм. Хиннийг амьдралаасаа зайлуулмаар байгаа юм. Бас яаж санхүү болмоор байгаа юм тийм. Тэр тал дээр аягуулсан хичээвэл тэртлийн юм чинь маш сайхан бүтэж одоо гоё зүйлс одоо бүтэх юм байна гэж
нэг талаас ингээ гарч иж байгаа юм аа. За нөгөө талаас хайр дурлал ч гэсэн ер нь л адилхан нэгсэндээ цэвэрд одоо таны хичээл зүтгэл хамаг юмнаас бол бүх юм хамаарна. Тэрнээс их тийм хит ерөнхий нэг тийм яах юм мэддэхгүй эсвэл хүнийг харсан маягаар бол байх нь өөрчм бол одоо зохихгүй байгаа юм шүү гэж бол энээр гарч байна. Нөгөө талаас чинь санхүү тал дээр ч гэсэн одоо ер нь бол яг гоё нэг зориг тавиад юмд хүрээ те одоо ингэ болгоё гэх юм бол би яг яах ёстой юу хичээх ёстой юу болгох ёстой гэдэг ер нь тийм дайчин маягаар дайрч орвол маш зөв зүйлс бол онтоо сайхан гарч ирэх юм байна гэж гарч ирж байна. Тэгэхгүй харин зөрүүд ийм байгаа шүү. Нэг юм яах нь мэдхгүй дэндүү тийм ерөнхий сонин хачин байгаад байвал таны амьдралыг тийм бас гоё тэр хэмжээнд өөрчлөхгүй яг л хэвэндээ байсан байдгаараа байх болно. Тэгэхээр энэ 7 хоног бол одоо амар тийм хувь тавилангаас бол орж ирсэн юм бол алга ихтэй цэвэр тийм одоо тань нөлөөлүүлж байгаа азын шовоолт хиймэр лундаа сэргэлт тэртлийн юм бол харин аюу зөндөө байна. Тийм болохоор энийг энерги сайхан ашиглаад юм хүмүүс сайхан бүтээ. Энд чинь тийм заавал тийм чулуун дээр одоо хийлсэн хувь тавилангийн замаар юм гэж байхгүй. Зарим хувь тавилан байхгүй үед хайрын бүртгэгдсэн хүн юмыг бүтээж, шин замыг нээж, хувийн хувь тавилангаар үүсгэх хэрэгтэй байдаг юм шүү гэж бол энэ дээр гарч байгаа юм аа. За тэгээд цааш нь ийм байдгийг. Яалтчгүй энэ 7 хоног бол одоо морин тэртэн гэдэг хөтөр бол юу гэдэг юм. Энэ олон замын аливаар нь явах гэдэг шиг жижиг сажиг проблем гарч ирнэ шүү заяа. Тэрэн дээр гол нь одоо нэг амар хямрахаас илүү асуудал шийдээ болгоё бүтээ. Одоо нэг тийм санаа зовхон байхгүй зүгээр л дайраад гараа гэдгэргөө одоо таны байгаарэ гэж гарч байгаа. Яагаад гэвэл ингээд байна. Та ингээд нэг үл сэтгэл санаа амар одоо өөдрө гоё байхаар ажил нь бүтэхгүй гэдэг тийм ажиллаа бүр амар тэмцэх гэдэг ч юм уу. За тэгээ ажил нь бүтээцвэл гоё юм болоод тэгэхээр та өөрөө жоохон ямардаг ч юм уу. Тийм жоохон тогтворгүй байдал руу ер нь тань жоохон оруулах гэдэг юм байна. Ийм учраас хайрын бүр тэр тусмаа өөрийгөө бас яаж гоё байхгүй, яаж амьдралын сайнсаг мэдрэхүүгээд тэр талаар энэ 7 хононд бас одоо хичээж хөгжүүлвэл одоо хичээвэл жоох тийм. Хичээвэл хамгийн зөв юм шүү гэдэг хөдрөл энэ дээр ингээд одоо морин тэгтэн үзэр харж иж байгаа юм. За нэг тэгдэм байж. Гэтэл нөөс саяны одоо орж иж штэ. 4 аяг. Нэг талаас бол эмор л үзэр. Одоо харал та ингэ бурхан багш цаана ингэ миний өгшөө энэ аягийнхаа хөнөөх нүггүй гэж. Хөдөр дээр бол ийм бидгийг. Нэгдүгürt одоо гэдгийг жоохон амьдралаас яг гоё сайхан юм мэдрэхгүй байх ч юм уу. Жоохон уйддаг ч юм уу. Эсвэл ингээл ер нь нэг юм өдөр хоногийн нэгсэн дөө сэтгэл санаа чинь жоохон тийм эмо явцгүй байх магадлал бол энэ танд байгаа шүү. Хичнээн ингээ гоё юм бүтээр хичнээн бас гоё зүйл болсон ч гэсэн хичнээн хичээсэн ч гэсэн бас одоо бас эморх шалтгаан бол яалчгүй гарч ирдэх учраас юу яах вэ? Одоо яалчгүй тархиндаа ийм гоё зүйл болж байгаа. Тэгэхээр би энэ сайн тэмдэглэх хэрэгтэй. Эсвэл би энийг давах хэрэгтэй. Эсвэл энэ бол өнөхөд юм сонирхол татгуулс үүж явдал юм аа гэдэг ойлгуулж явах хэрэгтэй юм шүү. Дэндүү нэг тийм одоо зүрхээ дагаж биш. Одоо ингэ ойлгочих. Таны ухамсар таны зүрхийг биш. Та зүрхээ ухамсараа та одоо ухамсараараа альва бүх мэдрэмжээ дагуулж явах хэрэгтэй. Таны ухамсар хамгийн чухал шийддэг шүү. Тэрнээс гэдгийн зүрхэнд байгаа нэг юм бодол таны ингэ шийддэг байхгүй. Тэрээс ойлгороосаа юу. Тэгээ ерөнхийгөөр нь ингээ харахаар ажил төлөвлөлт үнэхээр дажгүй. Гэхдээ жоохон тийм эмо байна гэдэг тийм сэтгэл одоо юу гэвэл эмо байхтай сорилттой. Ер нь хайр дурлал дээр тэр эсвэл тийм нэг тийм уйдахтай нэг юм ч гэдэг юм. Эсвэл англи гой болгох нэг тийм тоохож байдаг юм уу? Тийм маягийн зүйл болох болно. Нөгөө дээр нь бас сэтгэл санаа барьгээд байгаа шалтгаан юу шүү. Жохон бусдад атаархах үйл явдал болох магадлал байгаа. Үнэхээр таны амьдрал гоё болоод гоё байгаад ингээд тийм байгаа хэрнээ бусдад тийм жохон бас хар буруу санаа санагдаг ч юм уу. Эсвэл бусдын жохон тийм тэр гоё маа гэж бодох ч юм уу те. Заавал тийм атаархах гэхээр юм уу. Болроог гээгээс алчих хийсэн. Явуулсан юм биш. Зүгээр л болроо гоё юм би хэрэг алга гэдэг тийм бодолд автах магадлал зөндөө байгаа учраас тэр талын зүйлүүд дээр ер нь одоо бас анхаарч өөрийгөө тайвшруулж бас өөрөөрт тийм ажирлыг сайхан мэдрэх нь маш чухал юм а гэж гарч байна. За харин одоо гаргалгааны наривчсан хөзөр зүгээ
орцгоё. За яг л гарч ирж байна даа. Наач энэ. Ер нь юу яана? Жохон буюу үлднэхөө. 6 аяга. Хүмүүс жоохон тусал, бас хүмүүсээс тусламж ав, олонтойгоо бай. Хит одоо чинь өвөл боллоо гэд бааваа ичдэг болохоос та ичдэггүй шүү заяа. Харин чи бол одоо та бол тэр зүүн бүр сайхан одоо гаргалгаагаа сайхан гаргаад гадуур гараад ингэх юм байна гэд өөрийгөө бас завгүй байлгаж юу шүү. Бааваа ичдэг, бааваа гэртээ унтдаг болохоос та унтахгүй шүү заяа. Та нэг тийм гэртээ ингээд би ингээд байж гисэн байхгүй харин бүтсэн маа гарч ороод ингэж тэгжлэх юм байна гэж явах нь өөр чинь хамгийн чухал байгаа юм. Нэгт. Хоёрдугаарт ер нь олуула юм хийж, олуула цухтай гоё байж, олуула хамаг юм хийсэн нь өөр чинь хамгийн чухал байгаа юм. Тэгэхгүй тэгэл ганцаараа юм болоход бүтээгээд ахаар нэг юм үздэг штэ. Гээл нэм хөдөө хөгшчүүд гээл нэг бай би өөрөө хийн гэлээдэг. Тэгээ нөгөөнд бүтдэггүй. Яг тийм байх болох бас магадлал зөндөө байгаа учраас ер нь аливаа зүйлсийг ингээд за би бүтэхгүй бол энийг хүний гуй хүн гохгүй л арай өөр хүн авах те. Тэснэ яаж болохоор тэр талаас нь сайхан болгоод явсан өөр чинь маш чухал. Тэгээд дээр нь хүмүүс сайхан тусал хүмүүстэйгээ ойрхон бай. Хайртай хүмүүстэйгээ сайхан гоё бай. Энэ чинь шинэ он гарах гэдэг. Мэдрэмжийг наад нэг өгцөн сэтгэл санаагаа жоохон одоо өгцөн галуу нухч сэтгэл санаагаа жоохон сэргээ заяа. Зайд нэг тэгдэм биш. Нөгөө талаас одоо яагаад ингэж эмороод байна гэдгийг гол шалтгаан хэлье. Таны одоо аягны энерги жоохон сэрэгцэн байгаад байна. Юу гэсэн үг вэ гэхээр одоо аяг бол таар өдрийн одоо зүгээр л тийм мэдрэмжийн өдөр гэдгийг. Одоо гэдгийг мэдрэмж хоёр өгч байгаа. Гал халуун мэдрэмж тэгээ зүгээр мэдрэмж. Гал халуун нь саваа. Зүгээр мэдрэмж нь аяг. Тэгэнгүүт зүгээр мэдрэмж яах юм тэгэхээр аягтаа бас байж лээ. Тэгэхээр тэрнтэй адилхан жоохон тийм эмо яг хайр мэр гоё мэдрэл гоё байна. Тэрнээс л ер нь нэг жоохон тийм уйлзүүлэн уйлчих гээд болдог ч юм уу, эсвэл амар өрөвч болдог ч юм уу те. Эсвэл юм хит эмбер модо тийм сарын төвний ирэх гээд байгаа болдог ч юм уу. Эр юмгүй шүү би бол бүгдийг хэлж байгаа шүү. Угаасаа энэгээр дүүрэн тийм бас нэг ганц зэр ах махын хараад нэг тийм жоохон ийм сарын төвний ирэхүү яг даамсыг авч өгвөл одоо айл нь таарах гэж бодохоор хүмүүс бол энэгээр жоохон зөндөө байна. Тэгэхээр юу яах вэ? Нэгсэн энэ энерги чинь байгаа итгэвч байгаа учраас айлгаж жоохон тийм эмзэг байх магадлал байгаа. Тийм болохоор өөрийгөө жоохон баярлуул, өөрийгөө бас тийм ер нь энэ талаар сөрөг мэдээ, бити мэдэр, хүнтэй бити муудалц, айлх сөрөг юмнаас хол байх хэрэгтэй. Тэгжиж одоо гэдгийг арай хайтайхан тийм гоё зүйлс рүү тийм амьдралын сайхныг гоё мэдрээ явах юм аа гэж бол энэ ингээд хөзөр дээр гарч иж байгаа юм аа. За харин одоо гаргалгааны нэрвчсэн хөсөр зүгээ бош энэ талаар ер нь юм байна. Товчхон дуртахад бол ажил төрөл үнэхээр сайхан явна. Аюу сайхан бид ч жижиг сорил орж ирнэ. Тэрийг сайхан хамтын хүчээр олонний хүчээр сайхан давчаарай. Юу яахгүй шүү дахиад дэлий. Өвөл баагч болохоос та хийхгүй шүү заяа. Та бол гэрээс гараа шүү. Нөгөө талаас яалтчгүй жоохон тийм сэтгэл санаа унтсан унахчихгүй бол болно. Тэрийг нь бол одоо тийм таны одоо аягны энерги ихтвч байгаа учраас жоохон нэг тийм сарын тэмдэг ирж байгаа ч юм. Ер нь жоохон шоколад идээд байжсэн бараг шулуухан да гэж харж байна да. За харин одоо юу яа? Oracle руу сан юу зөвлөсөн байна? Харцгаая. Одоо юу яадаг гинэ? Надад сонголт өгсөн үед, сонголттой байгаа үед би амьдралынхаа тийм хамгийн хүчтэй тийм сайн сэтгэл хэрэгсэж чаддаг. Та амьдрал өөрөөр тийм сонголттой байх хэрэгтэй. За яг одоо энэ л байгаа ч одоо бусдын яг үед тийм тэнийг юм бол биш. Өөрөөртөө тийм сонголттой байлгаад одоо гэдгийг ажил төрөлтэй өөртөө мөнгө санхүүтэй өөртөө одоо албан тушаал юу гэдэг те тэр тал дээр би надад за яаж хийж аваад өөр нэг сонголт байгаа. Би нэг юм тэнийг сонин малнуудтай гатсан юм байхгүй шүү гэдгийг та өөртөө ойлгож амьдрмаар байна. Тэгэхгүй бол дэндүү нэг тийм одоо байгаа хөтөлбөрөндөө тийм эвлэрсэн нэг тийм байгаад байгаа юм биш үү те. Үгүй хайрын бүр тэр цаатаа тэмцэхсэй юм шүү гэж одоо энэ хөтөлбөр дээр гарч иж байна. За харин энэ талын таны энерги ямар хөө байна. За хэлээгүй юу. Аягны хөлөг байтар. Ер нь жоохон энерги өдөөж жоохон тийм сэтгэл санаар үлдүүлэх тийм дээш дэшээ болох гэдэг байна. Нэг хүнд амар туслаа тэгээ нөөх нь одоо жоохон тийм баярлалаа дутуулчих та тэрэндээ амар гомдчих магадлал байгаа шүү. Ер нь жоохон
мэдрэлтэй дайгараа л гэдэг үг гэж хэлмээр санагдаад тийм. Угаасаа тийм одоо аягны хатан, аягны хөлөг батар хахад аягны хаан гайгүй. Аягны хөлөг батар бол яаж бас жоохон мэдрэл хөтөр шүү. Тийм болохоор ер нь жоохон өөрийнхөө сэтгэл санаа мэдрэмжээ жоохон эндэлэн дараарай. Угаасаа аягны энерги ихсэн байгаа учраас мэдрэмж талын бол жоохон энэ их байна. Гэхдээ нөгөө талаас хүмүүсээ сайхан байх, хүмүүсээ очир зүгөө олох, ялангуяа хайр дурлалын тал дээр хостойгоо учраа олох талын зүйлс бол одоо аягны хөлөг батар нөлөөллөөр аюудын өмнөд түвшинд байх учраас ер нь нэг юм хайр дурлалын тал дээр ч юм уу эсвэл дотнос талын бол харин аюуд ажгүй байх юм байна уу гэж гарч иж байна. За ингээд 3 дахь өдөр манд дуслаа. Өдөр дэлгэцүүнд таалагдсан бол лайктараар, шеэрээр, субскрайбаарай. Мөн донешн бол маш их байлгах болно. За тэгмүнт одоо гүлийн нутган дээр юу хийх вэ явах зорилготой байна те. Юуны төлөө тэмүүжин гэдгээ бичиж явуулаад тэр чинь төлөө сайхан манифест хийгээд залбирлууд өрөөд ирэх болно. Тэгээ та бүхэнд хамгийн сайн өсөөрөө ташрын дуртахад он гарахаас өмнө энэгээ сайхан цэвэрлээрээ. Тэгээ юу яа? Юу дүүлээ? Байнга стресстэй ингээд тавьж чадахгүй эсвэл нэг юм хэцүү байгаар өсвөл одоо энерги цэвэрлсэн дээр биш үү? Тэгэхээр ор классыг санал болгож байна. 10-20 минут сайхан энерги сайхан цэвэрлээд давсандаа ороод 10-20 минут сайхан өөрийгөө сайхан тайвшруулад бясалгал хийгээд тэгээд гараад ирэхээр айгүй сайхан энерги цэвэрлэх гоё болсон байх юм байнамаа. За тэгээд сүүлд нь хэлье. Ухамсар таны амьдралыг шийдэх болохоос дуртай дулдаг нэг тийм тогтворгүй мэдрэмж таны амьдралыг шийддэг шүү заяа. Танд эморх мэдрэмж орж ирэх л бах. Тэгтээ тэглээгээд яг үнэхээр эморх уу эсвэл эморд дарах уу гэдэг чинь таны сонголт байх болно. За ингээд дараагийн үзүүлэлтээр уулзцгаая. Миний бол ард түмэн сайхан шинэ одоо байгуулгын болон найз нөхдөд шинжилгээ сайхан тэмдэглээрээ багуугаарай. Угаасаа эртнээсээ тийм одоо аюулгүй шинжилгүүд нэг юм харагдаад л шүү. Амар гоё шинжилгээний одоо стори явж байгаад тэгэд май 20 цаг нар ч юм уу айгүй алга болсон хүмүүс байгаа шүү. Би бол уусаа мэдчихээн. Шарч байгаа хүн хэзээ ч стори хийхгүй. За одоо ингээд дараагийн үзүүлэлтээр уулзцгаая. Тэгээд сайхан хүсье.